Хүн болж төрснөө хувьд хоёр зүйлийг сурах ёстой. Нэг нь эрүүл амьдрах арга ухаан. Хоёр нь аж төрөх амь зуух арга ухаан гэлээ. Эрүүл энх бол хүний хамгийн эрхэм нандин өв хөрөнгө юм аа. Эрүүл амьдрах арга ухаанд суралцаж, илрээгүй өвчнийг эдгэрүүлж, өөрийгөө эрүүлжүүлэх арга ухааныг эзэмшүүл, эрүүл энхийг өөрийн гартаан атгаж, аз жаргал, баяр баясгал, сайн сайхныг зохицон байгуулж болно. Эрүүл амьдрах арга ухаанаа цуврал хичээлүүд эд хамтаараа эрүүл амьдрах арга ухааныг суралцаж, харилцан, ярилцсан, ойлголцож, сайн энергийг үүсгэх эрүүл мэндийн зочныг хамтаараа зохицлон байгуулцгаая. Ус хичээл нь бидний бие сэтгэл эрүүл мэндийн төвшнийг дээшлүүлж, илрээгүй өвчнийг эдгэрүүлэх, өөрийгөө эрүүлжүүлэх арга ухааныг эзэмшиж, өөрийгөө зөв өдөртөн шинжлэх ухаанаа үндэслэлтэй амьдрах, өвчнөө үүсэл, хөгжил, хүндрэх нормыг бууруулах, өвчнөө эдгэрэлтийг дээшлүүлэх, өв тэгш хүүхдийг төрж өсгөх, мөн хөв хүнээ эмийн зардал, амьдралын дараасыг хөнгөлөх ба улсын эмчилгээний зардлыг ариулж бууруулах зэрэг олон талд чухал ач холбогдолтой. Мөн алс хэдийн хүн гүнзгий ач холбогдолтой билээ. Эрүүл амьдрах арга ухаанаа цуврал хичээлүүдийн зарчим зөвхөн эрүүл мэндийг ярина, зөвхөн шинжлэх ухааныг итгэнэ, зөвхөн эрүүл амьдрах арга ухааныг суралцаж эзэмшиж хэрэгжүүлэн эрүүл сарвал аз жаргалтай амьдарцгаая. Өвчнөд нэрвэгдүүл заавал найдвартай эмнэлгийн хороонд хандаж, онцлуулж, эмчлүүлэх хэрэгтэй. Авирын мөнгөгөөч. Ердүгээр сэдв. За хүүхэдтэйгээ бол эрх тэгшээр ярилцсан, ойлголцож, бодол үзлээ хуваалцаж, хүүхдийн юу бодож байхыг мэдэх нь бол маш чухал гэж үздэг л дээ. Тэгвэл мөнхөө багш та энэ тухай ямар зөвлөмж байгаа вэ? Ярьж их болов уу? Ээж аав болгосод одоо гэрийн ахмуудын тэр өндөр байр сууриас одоо бууж ирээд хүүхдтэйгээ бол сэтгэлээ хуваалцаад эрх тэгш байгаад найз нөхөд юм уу дагуулan хөтлөгчийн үүрэг хариуцлагыг л биелүүлж байхад одоо маш их чухал асуудал юм л да. Хүүхдүүдийн сэтгэлийг бид нар ойлгох хэрэгтэй. Хүүхдүүдийг бид нар ойлгохгүйгээр тэд нар юу хийж юу болж байгааг мэдхгүйгээр бидний сургаан хүмжил хайр юмд хүрэхгүй байгаа байхгүй юу. Тэгтээ бид нар зарчимтай хамгийн доод одоо шугам байх хэрэгтэй, дүрм гэдэг юм уу, журам байх ёстой тийм ээ. Хитрхээ даварж бол одоо бас хэцүү болчихно шүү дээ тийм ээ. Тиймээс бол хүүхдүүдийн тэр сэтгэлийн үгийг бид нар сонсож байх ёстой байхгүй. Хүүхдүүд юу бодж байдаг вэ? Юу хийх гэж байна тийм ээ. Тэгээд харилцан хүндэтгээгээд харилцан ярилцаад тэдний саналыг хүлээж аваад ингэхдээ бид нарын тэр хийх гэж байгаа ажлууд тэдний одоо урам бах тийм ээ. Эднэр ингэснээрээ бидний хүүхэд сая зөв хүмжигдэж байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол бид нар нэг зарлиг болгодог, тэд нар нэг зарлиг сонсдог ийм байдалд байх юм бол бидний хүүхдүүд одоо хизээдэн тийм муу зүйлсийг бодоод муу талдаа байх гээд байгаа байхгүй юу. Одоо хүүхдүүдийг багд нь бол бид нар чинь их инкрүүлээд одоо өнкрөөд унаад босоод ирсэн ч гэсэн ямар хэцүү хүүхдүүд, ямар сайн хүүхдүүд гэж. Тэгээ сургуульд орсны ард нь бид нар чинь ерөнхийдөө тийм муу талын юмыг хэлгээд байдаг байхгүй юу. Номон санки сурахгүй байна чи ингэж байна чи ингэж додон дахин ийм муу сэтгэл зочирлыг өгөөд байдаг байхгүй юу. Тэгээ муу сэтгэл зочирлыг өгөөд байхдаа хүүхдүүд чинь буруу тал муу талаа илүү үзээд байхдаа чинь муу тал нь хөгжих гээд байгаа байхгүй юу. Дандаа сайн талын тийм түүний эсрэг талаар бид нар
хүүхдийг одоо чи ч юм бол болж гэн шүү. За чармайлт гаргаж гэн сайн байна. Миний хүүхэд бол би хүүхдээрээ бахархаж байна. Гих зэргийн олон зүйлийн үг яриануудаар болохтой тэр өөрт нь сайн эргэлт үүсээ тархинд нь одоо өөрийг нь сайн хүүхэд гэд бодоод авчихна штэ. Тэгээ сайн хүүхэд чинь юу хийх ёстой вэ? Олон зүйлийг хийх ёстой штэ. Ном эрдэм сурах ёстой, өөрийг нь зөв авч явах ёстой, ёс моралтай байх ёстой гэдэг. Олон зүйлд ингээд зөв үйл ажиллагаанууд хийгээд байдаг байхгүй юу. Тэгээд одоо бидний хүүхэд сайн сэтэл зочирлын дагуу сайн хүүхэд болно штэ. Гүү бол одоо бид нар хараад одоо тийм муутлалд нэгдээд муутлан давуулаг болоод өөрийнхөө муу хүүхэд байна гэдээ ойлгочвол аюул болно шүү дээ тийм ээ. Гэх зэрэгээр л одоо эрх тэгшээр одоо сэтгэл санаагаа хуваалцаж зөв хөтөлж дагуулж явах үүргэнд биелүүлэх хэрэгтэй. Харин бид нар зарлиг буулгахч биш ээ гэж ойлгоорой. За баярлалаа. 91-р сэдв. Бид хүүхдийн насыг өнгөрөөсөн болохоор зарим үед худал үг хэлдэг. Энэ нь яагаад вэ? Энэ үед яаж хөмжүүлвэл зохих юм? Ийм асуудлууд байгаа л да. Ер нь тэгээ хүүхэд бол 3-4 наснаа хэлэх дуртай, бүжиглэх дуртай, өөрийгөө илэрхийлэх дуртай байдаг. Тэгээ 6-7 хүрээд ирэхээр одоо бас зайгаан бариад яхан ичээд одоо ирээлээд нэрлэхэд ирдэг шүү дээ. Энэ бол бас нэг зүйлийн тархины хөгжлөл юм л да. Үүнийг их зөв ойлгох чухалтай байгаа юм. Тэгээд ер нь ялгаангүй хүүхдүүд ер нь бага насндаа жаахан юм уу ийм 6-7 ч юм уу насндаа жаахан эвтэйхэн худал хэлэх илэрлүүд гардаг л да. Энийг одоо ёстой маш зөв ойлгох хэрэгтэй. Энэ хүүхдүүд бол яаж юм бол түүний ой тогтоолт болоод тархиных нь хөгжил маш сайн хэмжээнд хүрж байна. Өндөр зэргийн хэмжээнд хүрж байна гэж. Тэр одоо нэг үгийг сайхан эвтэйхэн хэлэх юм уу, жаахан тойруулах юм уу, дэндүү жаахан худал хэлэх юм уу, ингэж өөрийнхөө тэр оюун тархины хөгжлийг харуулж байгаа юм. Энийг одоо ерөөсөн тэр худал хэлдэг муу хүүхэд гэж ерөөсөн ойлгож болохгүй. Нин илүү зодож харааж болохгүй. Харин энэ цаг мөчийг нь сайхан зөв ашиглаж авах хэрэгтэй. Чи чинь бол хаастаа үг мүгийг сайхан хэлдэг болсон байна. Чи их ухаалаг болсон байна. Тэгвэл энэ дээр нэг жаахан алдаа гаргаад ингээд нэг буруу хэлээтлээ шүү. Энэ буруу хэлэх юм уу, худал хэлэхтэр чинь байж та сүүлд нь эргээд одоо буруу үрдүн гараад ингээ муу үрдүн гараад чамайгийн хүн муугээ бодчих магадгүй юм. Чи бол их ухаантай болж байгаа сайн хүүхэд байна гэдэг ингээ зөвтлийг нь бариад аваад хэлээд гол тэр аажимдаа яачин. Ерөөсөн тэгээ хүүхдийг аажимдаа тэр чинь бол том болоод ирэхтэрээ дахиад тэр худал хэлэх юм байдаг. Энэ бол ямар нэгэн зүйлийг бол тархиных нь хөгжил нилээд өндөр орон зайд хөгжиж очиж байна л гэсэн үг. Тэр бол одоо тэр нэг хүн чанарын хавьд юм уу худал хэлдэг хүн бодно гэсэн ийм явдал байхгүй. Хүүхдүүдийн тэр хөрхөн арга хэрэгжилж байгаа чинь бол оюун ухаанаа хөгжил сайн байна л гэсэн үг. Харин энийг буруу талаас нь л хэлж өг. Буруу талаас нь ойлгож болохгүй. Зөв талаас нь ойлгоод зөв талаас нь хөтлөөл явуул энэ хүүхэд лавтай сайн хүүхэд болно. Асуудал байхгүй. Энд бол бити санаа зовоорой. 92-р сэдв. За олонхий эцэг эгс болгосод бол хүүхдээ бол өөрийнхөө санаагаар байлгахыг хүсдэг. Харин хүүхдийн талаас ирж бодол хэлдэг. Бодол хэлэх нь цөөхөн байдаг. Бид хүүхдийн талаас бол асуудлыг харж бүх талыг хамтруулан бодол хэлүү сая бидний хайр, сургаан хэмжээ сая өөрийнхөө үр дүнд хүрч чадна гэж үзэж байна дээ. За тэгвэл энэ талаар та ямар зөвлөмж байгаа вэ? Харамжгүй хайрлах болов. Тийм ээ, үнэн шүү. Бидний хайр зогштой байвал сая жинхэнэ хайр болдог. Зогшгүй болвол энэ хайр нь буруу хайр болдог. Аав ээж болсод бол үр хүүхдээ хайрлах бол хүн төрөлхөйтнээ энэ төрөлхийн авьяас чадвар. Ямар ч аав ээж үр хүүхдээ бүгдөө хайрладаг. Энэ бол үнэн л дээ. Гэвч түүнийг яаж хайрлах уу, ямар маягаар түүнд дамжуулах уу, яавал сая жинхэнэ хайр болох уу гэдгийг айл болгон бодол хийх чухалтай байгаа байхгүй юу. Хайрлж юм гээд одоо хитрхээ зарлиг буусан юм уу? Одоо сонсох чухалтай гэсэн сургаан хэмжил юм уу? Даралт төгсгөх юм уу? Би чамайг төрүүлсэн болохоор чи заавал ингэх ёстой гэдэг юм уу? Ийм зохисгүй сургаан хэмжил бол одоо
нийтлэг орж байна. Хараад үзэхэд бол чи төрүүлсэн хүүхдээ сайн сур гэж хэлэх нь бол зүйтэй л дээ. Чи хаяа бас нэг жаахан зодсон ч гэсэн зүйтэй шиг санагдаж өгч. Гэвч яг хүүхдийн талаас аваад хэлэх юм бол энэ бол хамгийн туйлын их буруу юм болж байгаа байхгүй юу? Хүний оюун ухааныг эзэмшгээр байхгүйгээр тэр хүүхдүүдийн сэтгэл дотор бол нэг зүйлийн там дотор амьдарч байгаа байдалтай байгаа байхгүй. Иймээс ээж аавын талаас байран солиод бодж үзэх хэрэгтэй байхгүй юу? Өөрийг чинь ингээ барьж байгаа хязгаарлалцгаад барьж аваад ингээд дээрс нь давтаад байвал юу гэж бодох вэ? Энд чинь болохгүй байгаа байхгүй. Энэ бол хүн төрөлхөйтний мөн чанартай дэрсэлсэн юм байгаа байхгүй. Хүн төрөлхөйтний мөн чанар чинь л бол за өөрөөс зайлс гэж баяр жаргалыг хөөцөддөг. Тэгэхдээ бидний хайр зогштой байвал сая хайр болж чадна. Зогшгүй бол нэг зүйлийн шарах болж байгаа байхгүй юу? Тийм болохоор энийг бол их зөв анхаарах чухалтай байгаа юм л да. Бидний хайр зогштой байх дараа жинхэнэ хайр болж байгаа байхгүй юу? Тэгээд энэ түүх хүүхдэд бас зохистой өөрийн гэсэн орон зайтай байх ёстой. Тэднийг ойлгох хэрэгтэй. Бид нар хайраа зохистойгоор илэрхийлж явах хэрэгтэй. Хүнийг ингээ хязгаарласан хайр. Түүгөө бол одоо би чамайг төрүүлж өсгсөн бодохоор чи заавал ийм хэмжээнд хүрэх ёстой гэдэг юм уу? Хит одоо тийм хүсэл мөрөөдөл өгсөн юм уу? Энэ бол үнэхээр нэг зохисгүй байгаа хгүй. Дэндүүл одоо өөрийнхөө биелүүлж удаагүй би ямар их сургууль суугаач гэдэг юм уу? Би ямар доктор профессор болоогүй гэдэг юм уу? Чи одоо энийг заавал миний хүслийг биелүүлэх гэж. Ийм хүсэлт шаардлагууд өгөх. Энэ бол бүр зохисгүй сургаан хэмжилд орж байгаа байхгүй юу? Бидний хайр одоо буруу зүгтээ явж байна гэсэн үг. Тийм болохоор яа тэр хүүхэд чинь бол өөрийн гэснээр амьдрах ёстой. Өөрийн гэсэн чармаалт байгаа тэр өөрийнхөө л амьдрал тэр сая жаргалтай баяртай байна штэ. Тэр хүн магадгүй сайхан хөдөлмөр хийгээд амьдрал тэр хүн жаргалтай байж магадгүй. Магадгүй тэр хүн их хэмжээний ном сураад эрдэмтэн болоод доктор профессор болвол тэр хүн жаргалтай байж магадгүй. Магадгүй тэр хүн өөр ямар нэгэн зүйлийн ажил хийгээд өөртөө тохисон амьдрал хийгээд хотод амьдрахгүйгээр хөдөө амьдрсан жаргалтай байж болно. Зарим хүн хотод энэ чинь хүн зам нь өөр штэ. Гэвч бол та өөрийнхөө бодлыг ингээд дээрээс нь татаад өгöd байх юм бол тэр хүн жаргалыг олд ирэхгүй байхгүй юу? Бас нэг асуудал бол хүний энэ оюун ухаан дотор байна шүү дээ. Энэ хайр болоо хорсол хамт байдаг. Би түрүүн бас тайлбарлаж өгсөн байх. Тийм болохдоор нэн илүү хүүхдийн үед бол энийг ойлгохгүй байдаг байхгүй юу? Тийм болохдоор чиний өгж байгаа хайр, таны өгж байгаа хайрыг буруу ойлгох юм уу? Хитэрчих юм бол таны өгсөн хайр хитэрчих юм бол юм хорсол болж амархан өөрдөг. Иймээс том асуудлууд үүсдэг. Ээж аавыгаа одоо алдсан ч юм уу? Одоо хохируулсан юм уу, ээж дамтайгаа их зөрчил үүсдэг юм уу? Ийм юмнууд их гарч ирж байгаа байхгүй. Энэний гол асуудал нь хаана вэ? Нэг л хайр болоод хорцол хоёр бидний уурах тархин дотор хамтдаа байж яадаг байхгүй юу? Хамтдаа байхдаа зууралтсан байна. Тэгээд хэмжээ нэгтгэхтэр л хорцол болж хувирж байгаа байхгүй юу? Тийм болохоор одоо гэр бүлийн дотор бол ерөөсөн тийм энэ хайрын хэмжээгийг зохистой байх хэрэгтэй. Энэ нэг ийм нэг судалгаа байна л да. Энэ хүүхдүүдийн 10 настай хүүхдүүдийг одоо ингээд чиний одоо хамгийн хүсэж байгаа явдал юу вэ гэдэг ингээд одоо сэтгэл зүйн байсаалгыг үүссэн чинь нэг хүүхэд хэлсэн байгаа байхгүй юу? Миний ээж аав одоо маргааш өгчхүүл хамгийн сайн гэсэн. Миний хамгийн хүсэж байгаа зүйл гэж. Яагаад ингэж асуусан чинь тэр хүүхдийг өдөр болгон 6 цаг тэр төгөлдөр хуурдаа сургуулж л хөгжмөл даруулдаг гэж байгаа байхгүй. Энэ бол нэг зүйлийн хайр л дээ. Гэхдээ энэ хайр чинь хитэрсэн байна шүү дээ. Хүүхд чинь энийг авах гэжгүй байна шүү дээ. Даралтаараа өгсөн байна шүү дээ. Дур сонирхлын дагууд нь юм уу зөв хөтөлж авч яваагүй. Хитэрсэн хайр болчихж байгаа байхгүй юу? Ийм болохдоор л одоо зөв хайрыг зөв газарт нь юм уу зохистой байх хэрэгтэй байхгүй. Буруу хайр болчиход байна шүү дээ, тийм ээ. Ийм болохдоор одоо их сайхан ойлгох хэрэгтэй юм байгаа юм л да. Тэгээд одоо бид нар хүүхдийн байран дээрээс ингээд хэрэг явдлуудыг ойлгож үзэх хэрэгтэй. Хүүхдийн бодлоор, хүүхдийн сэтгэхүйгээр орон байраа сольж үзэж болно шүү дээ. Нэг өдөр одоо бид нар амралтын өдөр болоод за одоо хүүхдүүд нь ээж аав болоод аав ээж нь одоо хүүхд нь болоод за тэгээд одоо тэр тухайн үед аав ээж чинь яаж зарлагдж байсан юм, яаж зодчих байсан юм уу? Иймэрхүү байдлаар явахтаар үнэхээр хэцүү байна уу, ямар байна? Тийм орон байраа ингэж солиод үзэх дээр бас нэг юм гарч ирэндээ тийм ээ. Тэгээд одоо хүний хүүхдүүд бол одоо ер нь тэгээд ийм штэ зарлиг бууж байгаа хүн, зарлиг буулгадаг хүн ямар ч байдлын дор бол тэр
зарлагыг хүлээж авч байгаа хүний сэтгэхүйг их ойлгох хэрэгтэй байхгүй юу. Сайн цэргийн дарга болноог үл тэр байлдагчийг одоо өөртөөгаа адил хайрлуул тэр чиний төлөө амьд цөлтлөө дайн гэж ядсан шүү дээ тийм ээ. Түүнтэй адил л байхгүй юу да. Тэгээд энэ баруун байраа сольж үзэх хэрэгтэй. Ингээд одоо бидний зөв хайраар зөв хүүхдийг бий болгоно. Бид нар буруу хайраар одоо муу хүүхдийг бий болгож болохгүй шүү дээ. Энэ бол хайрлах нь бол бидний төрөлхийн чанар, мөн чанар мөн л дээ. Бид нар хүн болгон хүүхд өргөтэй. Харин хайр чинь зохистой баймаа сая бидний хүүхдүүд төрнө. Тийм ээ. Ийм юмнуудыг л одоо бас ойлгуул одоо бидний үр хүүхэд эрүүлэр одоо өсөн тойрноход хэрэг болох болов уу гэж бодож ярьж байна да. За та бүхэнд баярлалаа. 93 дугаар сэдв. Одоогийн нийгэмд бол байна ураг сулсан гэр бүл одоо маш олон олширж байдаг. Одоо тэгвэл байна тэдгээр үр хүүхэд чухам яаж хандуул зохих юм? Энэ тухай та тайлбарж хийх болов. Энэ асуудлууд бол одоо нийтлэг оршиж байна л да. За энэ нийгмийн хөгжлийг дагач гэх юм уу ямар нэгэн учраас бол одоо энэ салалтууд бол олон байна л да. Энэ дотор хамгийн гол одоо хор амсагч нь хүүхэд байгаа юм л да. Хүүхэд бол гэр дотор ийм амар тайван орчин төсөөд ээж автайгаа хамтаа үед энэ сая эрүүлэр ингээд торнон өсөх юм. Гэвч нэг талын дутчихдаар хайр дутагддаг байхгүй. Иймээс энэ хүүхэд хайр дутагдана. Тиймээс одоо ураг салхаж болохоо одоо аргагүй шүү дээ салцгаал үйс. Тэгвэл одоо хоёр талаас нь заавал энэ хүүхдэд одоо хайрыг хүртээж явах хэрэгтэй. Салсан ч гэсэн тогтсон цагдаа энэ хүүхдийн эргэж үзэж байх хэрэгтэй. Хүүхдэд тийм хайрыг хүртээж явах хэрэгтэй. Ааваас авах хайр чинь ондоо шүү дээ, тийм ээ. Ааваас бол амар төвчинч гэдэг юм уу, өөрөг хариуцлага гэдэг юм уу, олон зүйлийг одоо тийм эрт зориг хүч гэдэг юм уу зориг авч болно ээжээс уян зөөлөн тийм ээ олон зүйлийн сайхан зүйлийн нарилэг зүйлсүүдийг авч нууцлал өршөөлийг авч болно ийм олон зүйлийг авна шүү дээ тийм болохоор хүүхдийн нэг талын хайр дутвал нэг тал нь дутж гинэ гэсэн үг иймээс бол одоо цог хэмжээнд аав ээжтэй заавал уулзуулж явах хэрэгтэй төрсөнтэй хэрвээ аав ээж нь уулзах боломжгүй болвол одоо төрлийн хааны хүнээр одоо аав тань гэдэг юм уу ээж тань гэдэг ингээд үргэлж байнга ойр дотны харьцаатай байх хэрэгтэй байхгүй. Ингээд хүүхдүүд одоо сэтгэл зүйн эрүүл хөгжихэд одоо нэг чухал зүйл байгаа юм аа гэж. За тэгвэл дахин хөрмөлсөн айлын хувьд аваад хэлэх юм бол одоо энэ хөрмөлхийн өмнө бол хөрмөлнө гэдэг чинь нэг зүйлийн гэрээ шүү дээ тийм ээ. Хөрмөлхийн өмнө одоо яг тогтох хэрэгтэй байхгүй. Өөрийнхөө хүүхдтэй бол яг төрсөнтэй нь адил хандах хэрэгтэй. Гэвч бол магтаж сайшааж урамшуул дотночилж болно. Гэвч төрсөн биш бол заавал харааж шүүмжилж болдгоо юм аа. Яагаад болдгоо гэвэл хүний мөн чанартай холбогдолтой. Хүн бол заавал өөрийнхөө төрснөөс нь зодсон ч юм уу хараасан ч юм уу тэр авсан үед ямар ч тийм сэтгэлд нь тийм юу үлдэхгүй. Муу нэрэг юм уу муу юм үүсэхгүй. За тэгээ энэ бол хүний мөн чанар байхгүй юу. Хэрвээ одоо сургаан хүмжил дээр асуудал гараад хүүхэд болохгүй байвал төрсөн нэг тал нь заавал төрсөн нь өөрөө шүүмжлэх юм уу түүнийг сургаан хүмжүүлэх талд бол хийж болно. Харин тэгтээ бас энгийн одоо салаагүй айлаас бол хицээмжтэй байх хэрэгтэй. Чи салсныхан дараа одоо дахин нэг хүнтэй хорим хийснээр дараа ингээд хүүхдийг атуу шиг шүүмжлэх юм бол чи дүүнэрт шин дүүтэй болчихлоо гэдэг юм дүүнэртэй болсон гэдэг юм уу өөр хүнтэй хөрмөж намайг жигэлж намайг одоо гадуурчилж яах гэж ийм бодол амархан үүсдэг бас. Тиймээс бол төрс одоо дахин хорим хийсэн хүмүүсүүд бол энэ талд одоо анхаарах хэрэгтэй. Онцгойлон тэр өөрийн чинь төрсөн биш хүүхдийг зодож харааж болохгүй шүү. Харин илүү дотномжлол тэр бас сая эн чинь миний төрсөн аав биш байгаад миний надад ийм сайн байна гэдэг тэр хүнээ бас дотор тийм төрөлхийн хайр үүсэн шүү дээ. Энд чинь бол хүний мөн чанарууд байхгүй. Ийм талаар их зөв анхаарах хэрэгтэй. Тэгээд одоо ер нь ганцаараа одоо хүүхдийг авч явж байгаа нэг илүү эмэгтэй хүүхдийг эмэгтэй хүн авч явж байгаа бол энэ хайр их дутагддаг. Тэгээд хайр гэдэг ид бол хүний бие сэтгэл зүй дотор бол одоо гүн хэсэгт уулагдж шүү дээ. Энэ нь бол одоо хайр болоод бэлэг хоёр бол хоорондоо бас хамт орооцолтсон байдаг байхгүй. Үүнийг хүүхдүүд таньж ялгаж
боддог. Юугийг бэлэг, юугийг хайр гэдгийг мэддэг. Нин илүү эмгтэй хүүхэд бол эмгтэй хүн болоод тэр сэтгэл зүй дотор юм уу одоо хайрын дотор амьдрах дуртай байдаг. Тиймээд хайрыг хөөцөлдөх нь их байдаг. Тиймээс одоо өөрөөс нь нэг ах эрэгтэй хүн ч юм уу одоо багш нар ч юм уу эрэгтэй хүүхдүүд ч юм уу тэд нар хэрвээ өөрт нь сайн байх юм бол тэрийг буруу ойлгоод энэ хайрыг буруу ойлгоод бэлэг гэж ойлгоод одоо эртхэн одоо хүн дагаад явцдаг ч юм уу одоо ингээд одоо би давхар болдог ч юм уу ингээд одоо сургуульдээсэн гарчдаг ч юм уу ингээд буруу зам руу явах аюултай байхгүй. Энэ бол ямарыг бол хайр дутагдж байна. Энэ үед юу дутагдж юу чухалтай вэ гэвэл эртхэн ийм эмэгтэй хүүхдүүд бол заавал өөрийн аав нь одоо өргөж уулзаж чадах болцоогүй болвол заавал одоо төрсөн юм уу таньсан аав байх хэрэгтэй байхгүй юу. Тийм ээ өөр төрлийнхаа хүн юм уу найз нөхдөс юм уу за эн чин одоо чиний аав чинь гэдэг юм уу энэ хуурай аав ч гэдэг юм уу таньсан аав ч гэдэг юм уу ийм байж болно. Ингээд энэ сургаан хэмжлийг зөв хийгээд ирэх юм бол энэ хүүхдүүд одоо хэлгээгүй сайхан нийгэмтэйгаан зөв зохицогдоод зөв сургаан хэмжил хүртээд ингээд явна. Ер нь бол одоо энэ одоо манай улсч бол энэ төлөв сургаан хэмжилж амдагдаж байгаа. Энэ хүүхдийн одоо бэлэг одоо хүүхдэд авч хэлэх юм бол одоо энэ ирэмийн харьцаач гэх юм уу бэлгийн сургаан хэмжилийг бол заавал хийх ёстой. Гэртээ сургууль нийхэм одоо хийж явах ёстой. Ингээд тэр хүүхэд ягаад улам нуух тусам улам тийм сонирхол төрдөг штэ. За тэгээд сонирхол төрөөд ингэснээр байгаа цаашаа буруудаад эрт одоо бэлгийн харьцаанд ороод ч юм уу эрт сургуульдаа сурхаан байгаа ч юм уу ийм явдал гарахыг урьдчилан сэргийлэх ёстой. Иймээс бол нийхэм даяараа энийг бас нэг зүйлийн сургаан хэмжил гэж ойлгож эртхэн одоо хийж байх чухалтай гэж ойлгож байгаа юм. Ер нь тэгээд хүүхдийг бол бага хүүхдүүдийг бол ингээд юу яа штэ энэ амтны төрлөөс өсвөлээд ингээд амархан сургаан хэмжил хийж өгч болно штэ. Ийм л учиртай юм аа тэгээд том болохдоо нэг сайн ойлгоно гэд. Тэгээд одоо ингээд тэгээд том болоод ирэхдээ сарын нэмдэг ямар учиртай юм за тэгвэл тэр тусал алдах ямар учиртай юм одоо энийг ингээд ойлгуулж болно штэ. Ингээд насанд хүрэхдээрээ энэ ийм байх ёстой юм аа гэд ингээд энэ зүйлийн сургаан хэмжлийг бол хийж явах шалтгаан аль нуух тус маань тийм үр дүн сайн үр дүнд хүрэхгүй шүү дээ. За ийм зэрэг ярий да. За 94-р сэдв. Зарим хүүхэд их аймтгай, өврийн бодлон хилдэггүй, дуу цөөхөн, даруй номхон байдаг. Хүнээ зан чанар хувь заяаг тогтооно гэж хэлдэг биш үү? Тэгвэл эдгээр хүүхдийн хувь заяа чухам юугаар ирж тогтогдох болоо? Тайланж хийх болоо? Тийм байх ёсгүй гэж. Ер нь хүүхдийн бол ямар ч хүүхдийн талд бол одоо тэр их онцлогтой юм уу гэрэлтэх тал байдаг штэ. Тийм болохоор жоохон ажил гэхтэр магтаал, сайшаал, урамшуулал, бахархлаар тэр сайнтай тал, шилдэг талыг нь өсгөх ёстой. Тэгвэл хүүхэд бол гайхамшиг бүтээж болноо. Ер нь тэгээ хүүхдийн ийм хүүхдүүд яхаа аймтай хүүхдүүдийг бол нэг жоохон юм хэлдэм үү нэг зоригтой ганц үг хэлэх үед нь алга дашаад баярлаад юм уу тэврээч юм уу үнсээд чи бол үнэхээр сайн хүүхдээ чи бол зоригтой хүүхдээ ингээд урамшуул хүүхдээ зэрэг тэр аажмдаа л тэгэл хувираал сайхан зоригтой үг хэлж чаддаг, илтгэж чаддаг, илэрхэж чаддаг болчих нь л доо. Түүнд бол нэг санаа зовох юм байхгүй л дээ. Тэгэхээр ер нь хүний сэтгэл санаа гэдэг юм уу хүний зан чанар гэдэг бол түүнээ одоо хийх сонголт юм уу түүнийг одоо хөгжүүлэх талдал байгаа байхгүй юу? Бид нар түүнд яаж хандах уу? Өөрийнхөө юуг яаж дайчлах уу? Энийг хөтлөх л их чухал байгаа юм л да. Хүний нийгэм дээр авч хэлэх юм бол амжилтанд хүрнэ. Одоо юмд хүрье гэж бодвол нин олон хүний төлөө юм хийх хэрэгтэй байдаг байхгүй. Олон түмэнд үйлчлэх, олон түмэнтэй харьцах, зөв байх ингээд сая байна. Амин бодсон, хувийн бодсон зүйл л одоо ингээд уруугаан явах аюултай байдаг байхгүй юу. Тийм болохдоор хүүхдүүдийг багаас нь тийм сэтгэлээрэн ажиллаж бай, зүтгэл гаргаж бай, хайр сэтгэлтэй байх хэрэгтэй. Тийм үү? Амин бодоод ховинчэр битээ бай. Нин олон хүний төлөө ажил хийхдээ л амжилтанд хүрдэг штэ. Тийм ээ. Ашигт шунаал байвал амжилтанд хүрдэг байхгүй юу. Ийм талын зөв сургаан хэмжлүүдийг л хийх хэрэгтэй л дээ. Тэгээд одоо хүний сэтгэл санаа гэдэг бол ер нь 6 насны өмнө бол хүүхдэд бол тийм олон зүйлийн юм хайр их дутдаг хайрыг л гүйцэд өгчээ тэр хайрлаа түүнийг зөв хөтлөө зөв дагуулад аваад яваад өөрөө хэв дуур ял болоод хүүхдүүд амар ч хүүхдүүд өөрийнхөө тэр
заягийн дагуудаа тэгээд одоо өөрийн эрч хүчтэй, өөрийн сэтгэлийн тамиртай ийм болон хувирах боломжууд бол бүрэн үсэд байгаа байхгүй юу. Хүүхдүүд гэдэг чинь бол одоо хамгийн гол нь л одоо ээж аав нь ч юм уу хүн түүнийг магтах юм уу, сайшаах юм уу, урамшуулах юм уу, ийм хүүхдүүдийн одоо энэ ээж аав нь өөрийнх нь хийсэн ганц үгэн дээр л их баярлаад юм уу бахархах юм бол тэр өөрийгөө өө би ч болж байгаа юм байна шүү гэж мэдрэл тэр цаанаасаа тэр үйл ажиллагаагаа илүү хийгээл илүү яриад ингээл одоо сайхан болох болжод бол бүрэн төгс байгаа. Энд бол санаа зовох юм байхгүй гэж би бодож байна да. 95 дугаар сэдв. За одоогийн амьдралын нөхцөл маш сайн. Хүүхэд ямар ч хал зовлон амсахгүй. Одоо нэг ч одоо ямар ч хал зовлон гэдгийг мэдэхгүй байдаг. Иймээс хүүхдийг одоо яаж ийм даруухан, боргожун одоо хүн болгож өсгөх тухай та зөвлөмж өгөх болов уу? Хүүхдийг ер нь багаасаа одоо тийм орчин ахуйтайгаа зохицож чаддаг, боловсруулдаг тийм асуудал юм уу ямар нэгэн хэрэг учрыг шийдвэрлэж чаддгийг багаас нь ингэж өөрөөр нь хийлгэж сурах хэрэгтэй байгаа юм л да. Өөрийнхөө асуудлыг заавал өөрөө шийдвэрлэж байх чухалтай. Одоо бид нар том хүн болвол одоо тэрнийг одоо хөтэлдэг юм уу ажуудлаас нь хараад амар дэвшин байх юм болвол тэдний өмнөөр орж ирээсэн хийж болохгүй. Тэд нар өөрснөө нь хийлгэх хэрэгтэй. Ингээд өмнөөр нь ороод хийгээд байдаг чинь хүүхдийн одоо өөрөм боловсруулах, өсөн торних одоо энэ завшаан, аз завшаануудыг бид нар булаагаад авчиж байгаа байхгүй юу. Тиймээс энэ хүүхдүүдийг өөрөөр нь юм хийлгэхдээ хүүхдүүдээр юм хийлгдэг бол маш их чухал юм байгаа юм. Одоогийн хүмүүсүүд чинь номсор одоо битсийн би бүгдийг хий. Энэ чинь буруу шүү дээ. Тэгж болохгүй шүү дээ. Жишээлбэл хүүхдүүд өөрийнхөө хоолоо хийж болно, хувцас угааж болно, тийм ээ. Өөрийнхөө наадамнуудаа өөрөө хурааж явах хэрэгтэй. Гэх зэрэгээр л одоо өөрөөр нь юм хийж явах ёстой байхгүй юу. Тэгээд нэг иймэрхүү байдал яадаг шүү дээ. Одоо хүүхдүүд одоо уйлахтай зэрэг гүйж очоод тэврээд авдаг. Энэ одоо буруу шүү дээ. Хүүхэд хэрвээ өлсөөгүй, өвчлөөгүй амар дэвшин байдлын дор бол хүүхэд уйлаг л дээ. Жаахан уйлж явах чинь сайн явдал байдаг байхгүй юу? Тэр уушгин сайн ажиллаж जैन, тэр зүрхэн сайн ажиллаж जैन, тэр дотор байгаа муу зүйлсүүдийг авч хайж जैन шүү дээ. Тэгээд алсаас нь харж байгаа тэр өөрөө уйлж байгаа л дахиад зүгээр болоод босоод ирдэг. Гүнгүү уйлангуутал гүйжчээд аваад байвал тэр муу хэвшил дадгал үүсэл хизээ тэр уйлахаараа дарамгаалдаг юм уу, уйлдаг юм уу, ийм нэг зүйлийн буруу дадгал бий болоод байгаа байхгүй юу? Тийм болохоор энийг одоо анхаарч явах хэрэгтэй л дээ. Ер нь тэгээд амьдралын дунд авч хэлэх юм бол хүүхдүүдийн одоо тэр зохимжэнэ зовоол юм уу хүчрийг амсаж байх нь бол их зүйтэй юм байгаа юм л да. Тэгээд одоо боломжтой бол одоо тэр амьдрал гайгүй хүн бол тэр амьдрал хэцүү шиг айлд юм уу тэр хөдөөч юм уу хүүхдүүдийг очоод тэр амьдралдаар тэр хүний хүчээр байдлуудыг үзэж болно шүү дээ. Тариалах юм уу, малчих оронд юм уу, тэн ногоо цагаач байхгүй юм уу, хар ажил хийж байгаа юм уу, тэрийг үзэж ойлгож болно шүү дээ, тийм ээ. Энийг бол одоо нэг өөрийн биеэрээ мэдрэх сургаан хэмжил байхгүй юу. Энийг бол зөвөр ойлгох хэрэгтэй л дээ. Ер нь тэгээд одоо ялагдал бол ялалтын ихээ гэж хэлдэг, тийм ээ. Тийм болохоор хүүхдүүд бол заавал зохимжэнэ тэр хүчээр бэрхшээлийг ялан давж явах хэрэгтэй. Адгалжил эмнэлгийн талаас аваад гэх юм бол олон удаа ханаад хүрээд байвал тэр аажимдаа тэр биеийн эсрэг хүчин сайн болдог байхгүй юу. Учиргүй цэвэр орчинд өсөд байсан хүүхдүүд өвчин олдохоор хүнд өвчлээд байдаг байхгүй юу. Тийм ээ. Хөдөөгийн хүүхдүүд тэр ерөөс ханаад агшаараас аахгүй хаваар юм гүйжил байна тэр дараа нь ирүүл штэ тийм ээ. Ийм зөв тадан юмар одоо хүүхдүүдийг хөмжүүлж бий болгож гаргаж ирэх ёстой байхгүй. Хүчээр бэрхшээлийг заав нь ялан туулж явах ёстой. Тэгээ хүүхдүүдийг бол тийм их сайхан сэтгэлийн тамиртай болгох хэрэгтэй байхгүй юу? Уян зөөлөн болгох хэрэгтэй. Ямар нэгэн үгийг даадаг юм уу, ямар нэгэн орчинтойгоо зохицож чадж яадаг тийм болгох хэрэгтэй байхгүй. Хүнээ нэг нас гэдэг бол одоо ерөөсөн тийм ямар нэгэн дардан зам байхгүй шүү дээ. Тэнд бол инкэл, донхол, мөрий, хазгай олон зүйлийн байна шүү дээ. Тийм болохоор хүн багасаа л ийм юмар одоо давтан боловсрогдоод байвал сэтгэл нь хүртэл уян болдог шүү дээ. Ямар нэгэн хүчээр бэрхшээлийг ялан давж чаддаг шүү дээ. Ямар нэгэн асуудал тулгарвал тэрийг
зөв шийдвэрлэж чаддаг байхгүй юу. Ямар багаас нь одоо ингээд хэмжүүлж хулд ир чинь одоо хүчээр үсээд аваад өөрийг нь зөв төлөв. Дагаас нь өмнөр нь гүйж чад бүх юм хэрэгдээлэл бүх юм яагаад байх юм бол тэр сэтгэлийн тамир хүчгүй болчихно шүү дээ, тийм ээ. Тэгээд өөрөө хэлж чадахгүй, өөрөө хийж чадахгүй, өөрөө тусгаар тогтнож чадахгүй, ингээд нийгэмтэйгээ арчиж чадахгүй болно шүү дээ. Ингүүл одоо аюултай болно шүү дээ. Тиймээс зохих хэмжээнд хүүхдүүдийг хүчээр бэрхшээлийг туулуулж байх хэрэгтэй. Өөрөө л өөрийгөө юм хийгээл өөрөө нь юм хийхдээ. Том хүн бол хажуугаас нь амар төвчний дотлал хараад яг хөө зогчтойгоор тэгэх юм байна гэд ярилцаа тэр зүгтэн зааж өгч явах хэрэгтэй. Тэгээд одоо хүнийг одоо хорлох юм уу муу сэтгэл муу санааг битгий гаргаж тэр хэрэггүй. Гэхдээ нийхэм бол их аюултай одоо муу хүмсүүд бас байна шүү дээ. Сайн хүмсүүд их байхаар. Хүнийг хорлож болохгүй тийм. Хүнийг хорлох сэтгэл байж болохгүй. Гэвч хүнийг сэргийлэх сэтгэл заавал байх ёстой. Энийг харин сургаан хэмжүүлэх хэрэгтэй. Одоогийн хүүхдүүд чинь бас нэг зүйлийн ачлалын сургаан хэмжил юм уу, нэг зүйлийн дандаа сайныг хийх хэрэгтэй, муу хийж болохгүй гэх нэг сургаасаар байтал хүн муу хүн байхгүй мэн гэд бодчих бас магадгүй шүү дээ хүүхдүүд. Тэгвэл одоо муу хүн бас байна шүү. Муу хүнийг бол бид нар муу юм хийж болохгүй. Гэвч бол муу хүнийг сайн сэргийлэх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Тандгүй хүн дагуулад явцдаг ч юм уу, муу юм хэлдэг юм уу. Одоо янз бүрийн нийгэмдэр асуудлууд оршиж байгаа. Энэ асуудлуудыг зөв ойлгуулаад зөв яагаад хүчээр бэрхшээлээ даван туулах хэрэгтэй тийм ээ. Одоо эн чинь нийгмийн амьдралын зөрөө онцгой байгаа юм чи би сая ичгэлээ л дээ тэр хөдөө газар очоод ойлгоод амьдралдаар явах хэрэгтэй байхгүй юу. За ийм талаар явбал одоо хүмүүсүүд одоо сайхан борогжон сурах байхаа. Борогжон сургахгүй бол бас нэг зүйлийн чухал зүйл юм а гэж би бодож байна да. Хүн болгон биеэн даасан өөрийгөө зөв удирдан авч явдаг, хууль цаазыг сахидаг, эрхэт ард байх ёстой. Хүн байгаль ихээс заяасан уураг тарих, оюун ухаанаараа өөрийгөө зөв удирдан, эрүүл саруул, аз жаргалтай амьдарч, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх бүрэн боломж бий. Надтай хамт суралцсан та бүхэнд маш их баярлалаа. Бид нэг нэгэндээ тус дэм болж хамтаар хүсэл мөрөөдлөө биелүүлцгээе. Бид хүн төрөлхөөтөнд нийгэмд хэрэгцээтэй зүйлийг хийж өөрийнхөө үн нуртгийг бадруулан төмөн олонтойгоо хамтаар аз жаргалыг бүтөөж сайхан амьдарч хүн болж төрснөөхөн утга учирыг биелүүлцгээе. Хамгийн хялбархан арга инээмсэглэхээс эхлэн баяртай өөдрөг сэтгэлээр итвэхийтэй олон зүйлийн үйл ажиллагааг өрнүүлэн сайн энергийг бий болгож түүнийг ашиглан дамжуулж төмөн олонтойгоо хуваалцгаая. Манай сайн энергийн төв та бүхнийг хүсэн хүлээж баярлан угтаж байгаа шүү. Эдгээр хичээлүүдийг гар утаснаас буюу компьютер, телевизээс үзэж болно. Хичээл буугаад хамт суралцсан хүмүүстэйгээ мэндчлэн танилцж харилцан баяр хүргэн гар атгаж сайн энергийг үүсгэн хүнээ ертөнцийн халуун дулаан уур амьсгалыг бий болгоцгаая. За их баярлалаа. Эрүүл энх сайн сайхны хүсэн өрөөж юу бодсон 9 цагаан хүсэл чинь биелэгдэх болтугай гэж энэ сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Аври мөнхөгөц.